Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сурагч Classroom-д яаж Moise хаягаараа нэвтрэн орох вэ? Заавар хүрчилгээ хүргэж байна. Өөрийн ашигладаг интернет хөтөлбөрийн баруун дээд булангийн таны нэрний хэсэг дээр дарвал дараах сонголтууд гарч ирнэ. Үүний дороосоо 3 дахь буюу Edge Room Profile буюу шинэ хаяг бүртгүүлэх хэсгийг сонгоно. За энэ цонх гарч ирнэ. Үүнийг Sign In буюу нэвтрэх хэсэг дээр дарна. За одоо энэ хэсэгт Moise цэг идүүцэг юм гэсэн хаягаа бичнэ. За хаягаа шалгаад Next дараад нууц үгээ оруулна. За үүнийг багш илгээсэн байгаа. За ингээд шинэ профайл үүсэж байгаа учраас мэдээлэлтэй танилцаад би ойлгож байна гэснийг дарнаа. За Continue дарна. За үүнээс Yes I mean гэдгийг сонгоно. За энэ болохоор профайлынхаа тийм мөнгийг нь солих. За энийг юм уу ингээд эндээс дуртай өнгөө сонгож болно. За одоо ингээд баруун дээд буланд Moise хаягаараа нэвтрээд орсон байна. Нэр tab буюу энэ search дээр Classroom цэг Google цэг.com гэж бичээд enter даръя. Continue гэдгийг дараад сурагч хүчээр студент гэдгийг сонгоно. За тухайн сурагч бүртгэлтэй байгаа анги ингэж гарч ирнэ. Үүн дээр join гэдгийг дараад орно. За ингээд анги руу нэвтрээд орсон гэсэн үг. Хэрв багш Meet эхлүүлсэн бол Meet гэдгийн доор нь join гэсэн дээр дараад хичээлдээ орно. Баярлалаа.